Мелхизедек ба алгасал баярын тухай үнний үгсийг судалж, алгасал баярт Бурханы ямар ерөөл агуулгдсан байдгийг Библиэс баттган харцгаая. Библиэд Иесусыг хураг гэж илэрхийлж, сайн хончин гэж бас хэлж, иш үзүүлэгч гэж илэрхийлж, тэргүүн тахилч гэж дүрсэлсэн байдаг. Тэргүүн тахилч бол тахил өргөх яслыг тэргүүлэгч хүн юм. Тэгвэл Иесуст яагаад Мелхизедекийн хэрэгмийн дагуу тэргүүн тахилч гэсэн нэр өгсөн юм бол? Учир шалтгаангүйгээр өгөөгүй нь лавтай. Мелхизедек болон Тэнгэрийн ард түмний авралын хооронд амин чухал холбоо байгаа учраас л ингэж нэрлсэн юм. Яагаад тэр вэ? Өнөөдөр Мелхизедекээр дамжуулан алгасал баярын үннийг олж мэдье. Еврей 5 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлийг үзье. Христ тэргүүн тахилч болон өөрийгөө үнчлэн алдаршуулаагүй ч түүнд чи бол миний хүү. Өнөөдөр би чамайг төрүүлв гээд бас өөр газар Мелхизедекийн хэрэгмийн дагуу чи мөнхийн тахилч юм гэж айлтагч нь алдаршуулсан юм. Тэрээр Махбодынхоо өдрүүдэд өөрийг нь үхлээс аварч чадах нэгэнд чанга хашгиран нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр имээдэг байсан тул Бурхан түүнийг сонссон билээ. Тэрээр хүүн байсан хэрнэ эндхүү гэж хэнийг хэлж байна вэ? Иесусыг хэлж байна. Зовсон зүйлсээсээ өөрөөр хэлбэл загалмайн зовлонгоор дуулуурт суралцсан. Тэр төгс болгогдсноороо өөрт нь дуулууртай байдаг бүхэнд юу болсон бэ? Мөнх авралын их үндэс нь болсон бөгөөд Бурханаар Мелхизедекийн хэрэгмийн дагуу тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв. Иесусийн хийсэн бүхэн бидний авралын төлөө байв. Еврей 9-р бүлгийн 27 дугаар ишлэлд өөрийг нь тесэн ядан хүлээхстийг аврахын тулд хэд тэхээ үзэгдэн гэлээ. 2 дахиа үзэгдэн гэсэн сургаалын үг байдаг. Христ анхны болон 2 дахь ирэл дээрээ энэ дэлхийд ирсэн шалтгаан нь нүгэл ба үхэлд хүлэгдсэн хүн төрлөختнийг нүглийн болон үхлийн эрх мэдлээс чөлөөлж аврах зорилготой байсан юм. Тэгвэл бидэнд аврал өгөхөөр энэ дэлхийд ирсэн Бурхан тэргүүн тахилч гэсэн нэртэй гэдэг нь ямар утгатай вэ? Тахилчийн үүрэг юу вэ? Тахилчийн үүрэг бол тахил өргөх юм. Өнөө үеийнхээр бол тахилыг мөргөл гэж ойлгож болно. Бурханд өргөх мөргөл. Есүс бол хүн төрлөختний үйлчлэх ёстой Бурхан хэдий ч энэ дэлхийд тэргүүн тахилчаар ирж бидний авралт хэрэгтэй мөргөлийн аргыг зааж өгсөн. Ямар хэрэгмийн дагуу тэргүүн тахилч вэ? Мелхизедекийн хэрэгмийн дагуу тэргүүн тахилч мөн гэж бичсэн байдаг. Тэгвэл Мелхизедек нь ямар хүн байсныг эхлээд Библиэс судалцгаая. Эхлэл 14-р бүлгийн 17 дугаар ишлэлийг харцгаая. Хидорлоомерийг хамсаатан хааттай нь бут цохоод Авраамыг буцаж ирэхэд нь Содомын хаан Шавигийн хүндийд тэр нь хааны хүндий түүнийг угтахаар хурж ирэв. Салемын хаан Мелхизедек юу аваад гарч ирсэн бэ? Мелхизедек талах дарс аваад гарч иржээ. Тэрээр хамгийн дээд Бурханы тахилч байв. Авраам дайнд ялаад буцаж ирэхдээ Мелхизедектэй уулзав. Дайнд ялалт байгуулсан Авраамыг ерөөхийн тулд Мелхизедек тахил болгож талах дарс авчрав. Тухайн үед тахилч нар цус урсгах тахил өргөдөг байжээ. Бурханд хон ямаа, тэр бүх хил, тагтааны цусыг өргөх нь түгээмэл байв. Гэвч Мелхизедек талах дарс хэрэглэж тахил өргөсөн байгаа юм. Энэ нь онцгой, нийтлэг бус тахилын арга байлаа.
талах дарс аваад гарч иржээ. 18 дугаар ишлэлийг дахиад уншийе. Тэрээр хамгийн дээд Бурхны тахилч байв. Авраамыг өрөөж хэлэхдээ Тэнгэр газрын эзэн хамгийн дээд Бурхан Авраамыг өрөөх болтугай. Та нарын дайсныг гарт чинь тушаасан хамгийн дээд Бурхан магтагдах болтугай гэв. Авраам түүнд бүх юмнаас 1/1 өгчээ. Бурханд өргөх 1/1 хинд өргөсөн гэж байна. Мелхизедек дүгчээ гэсэн байна. Еврей 5 дугаар бүлэгт Есүс бол Мелхизедекийн хэрэгмийн дагуу тэргүүн тахилч гэсэн байдаг. Тиймээс Есүс тахил өргөхдөө өөрөөр хэлбэл мөргөл тэмдэглэхдээ юу ашиглах ёстой вэ? Матай 26 дугаар бүлгээс үүний хариултыг харцгаая. 26 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг уншийе. Эсгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж танд зориулан алхасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг та хүсэж байна гэж асуухад тэр хотод нэгэн хүн дээр оч. Түүнд багш, миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа алхасал баярыг тэмдэглэн гэсэн химэн дуулга гэв. 26 дугаар ишлэл рүү очие. Тэднийг зооглох зуур Есүс талх аваад ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд "Майд, энэ миний бие" гэлээ. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд алхасал баярын дарс хийсэн аяг авч талархал өргөөд тэдэнд өгөнгөө "Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм." Иймээс Есүс бол Мелхизедекийн хэрэгмийн дагуу хин гэлээ. Тэргүүн тахилч. Тэр алхасал баяраар талах дарс өрөөгөөд "Энэ талах бол миний бие" гээд мөн усан үзмийн дарстай аяг авч өрөөгөөд "Энэ аяг нь гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм" гэж бидэнд ухааруулсан. Иймээс Библиэд хуучин гэрээний Мелхизедек ба шинэ гэрээний Мелхизедек болох Есүс Христийн холбоо хамаарлыг сүүдэр ба бодит гэж тайлбарласан байдаг. Талах дарсаар гим нүглийн уучлал өгч, мөн хайм зөвшөөрч, түнчлэн гамшгаас аврах эрхэм өрөөлийг Мелхизедекийн мөргөлийн аргаар дамжуулан Бурхан өнөөдөр бидэнд зааж ухаарууллаа. Авраам махан биеийн Мелхизедекээр дамжуулан талах дарсаар бие махбодын өрөөл авсан шиг сүнсний Мелхизедек болох Иесус Христээр дамжуулан өнөөгийн бид мөн хамийн өрөөл, гим нүглийн уучлалын өрөөлийг хүлээн авч байна.